За энд бол ингээд үндсэн угаалт. Үндсэн угаалт бол 10 минут байна хугацаа. За энэ хооронд ноосыг одоо ингээд сэмлэх. Сайн одоо ингээд сэмэлж өгвөл одоо илүү сайн угаагдчих өгдөг. Ус нь бохироглогдож одоо ус бас ноос маань бас баг цэрэгч гэсэн яасан угаагдсан байна. За мөн энэ усны орол бас хог шороо хог төлцүүд бол бас цэвэрлэгдсэн байна. За ингээд үндсэн угаалт маань ингээд 10 минут болоод ингээд нэг дамжлагаас нөгөө дамжлагт явах юм ноосыг ингээд сайн сэгсэрч өгөх хэрэгтэй. Би сэгсрэхэд нооснууд хоорондоо эсгэрх нь багсаж ноос нэлээд сайн задарч өгдөг. За ингээд угаасныхаа дараагаар бол 3 тосонд бол ноосыг одоо угаалгын бодисыг одоо зайлж өгнө. Гурав дахь одоо болсон одоо зайлах хугацаа бол 10 минут байна. Энэ яг хөхөр зэрэг ноосны одоо усыг шүүж шавхарч авахд бол хэрэгтэй гэдэг. За угаасан ноосных усыг одоо ингэж шавхаад авсны дараагаар ноосоо бол одоо хатаа. За энэ угаасан ноосоо бол одоо сайхан сэгсрээд гэрийн сүүдэрт одоо гис татаад эсвэл одоо дийлэгцэн дээр одоо дийлгэж ингэж одоо хатаанаа. Угаасан ноосыг бол наранд хатаахгүй сүүдэр газарт 24-өөс 36 цаг одоо хатааж чигийг нь одоо жигдрүүлж хатаана. Үүнийхээ дараагаар бол ноосоо одоо самнах сэмлэх үйл ажиллагааг явуулнаа. Энэ ноосыг одоо ингэж угааж хатааж чигийг жигдрүүлсний дараагаар бол одоо сэмлэнэ. Ингээ гараар сэмлэх явцдаа бас үлдэгдэл одоо сор ус, завсрын усыг бол одоо түүнэ. Үсийн сайн түүснэр бол хийх бүтээгдэхүүний чанар бол сайжирдаг. За ингээд сэмэлснийхаа дараагаар бол одоо самнах машин дээр одоо самнаж зулхай бэлтгэнэ. Ноосыг угааж хатаасны дараа бол одоо ноосоо одоо савж сайхан сэмлэнэ. За гараар сэмлэх боломжтой байвал гараар сэмлээд боломжгүй бол бэкинжэний ноосыг бол орны одоо пүрш сэтгэн торон дээр тавьж одоо модон юм ургасан саваа буюу төмөр саваагаар одоо савж сэмлэнэ. За ингээд сэмлснийхаа дараагаар бол одоо энэ самнах машин дээр бол одоо самна. Энэ самнах машин дээр самнахтаа бол ноосыг одоо жигэд энэ доогоор ингээд оруулж өгнө шүү дээ. За ноосыг одоо сайхан жигэд ингээд нэмэн оруулж өгнө. За ноосыг машин самнахын одоо гол зорилго нь юу гэхээр зэрэг одоо эмх замбраагүй ширхэгчүүдийг нэгэн чиглэлд оруулж өгөх, дараагийн одоо бүтээгдэхүүнийг хийх, утас eerэх
одоо бэлтгэж өгдөг. Зуршлагыг одоо нэгэн жигд зуршлагыг одоо бэлтгэж өгдөг. За ноосыг машин гэхдээ одоо энэ эргүүлгийг бол ингээ сайхан жигд эргүүлж өгнө. Ноосоо жигд одоо зурж за мөн цулгааны одоо нэмгэн цуцааныг ямар бүтээгдэхүүн хийх вэ гэдгээсээ хамаарч за ноосоо ингээд саман дуусныхаа дараагаар бол энэ ховлоор одоо энэ шүүгийг оруулж дээш нь өргөхөд бол энэ ноос ингээд жигэд тасарч нөө. Тэс одоо ингээд ноосыг хуулах маягаар ингээд авч өгдөг. За ингээд зулхаагаа бэлтгэснийхаа самнаад одоо зулхаа бэлтгэснийхаа дараагаар бол одоо гар эрүүл буюу жижиг оврын одоо eerх машин дээр одоо eerээд утас бэлтгээд тэр утсаараа бол бүтээгдэхүүнүүдийг одоо хийж сүлжиж одоо хийдэг. За энэ дээр мөн одоо энэ eerсэн одоо энэ анхшдны боловсруулалт хийсэн тэмээний ноосыг мөн бусад одоо хоньны ноос, урганы ноос, сарлагын хөвөр, ноолуур зэрэгтэй одоо хольж самнаад холио бэлтгэж тэргээрээ одоо бүтээгдэхүүн хийж болдог. Жишээлбэл энэ одоо 70-30%-аар 70-30%-аар одоо 70% одоо тэмээний ноос, 30% бор хурганы ноостой хольж бэлтгэсэн одоо холиогоор хийсэн юм мак байна. Энэ 50% одоо холиогоор хийсэн 50% хураг, 50% тэмээний ноосыг одоо хольж хийсэн бээлийн оролтны хосол байна. За энэ одоо жижиг оврын одоо eerх машинаар eerсэн одоо eerвэл одоо ширэмлийн утас байна. Улаан утас. Энэ мөн цагаан тэмээний ноосыг одоо eerсэн eerмэл ширэмлийн утаснууд байна. Мөн энэ бол одоо алгалж eerсэн утас байна. За энэ дангаар eerсэн одоо тэмээний ноос утас байна. За энд бол одоо энэ манайхан одоо гар eerвлэр одоо утас eerдэг, ширэмлийн утас eerдэг боломжтой. Энд одоо хар өнгийн тэмээний одоо зогдор ноосоор eerсэн юм ширэмлийн утас байна. За мөн тэмээний ноосыг одоо бусад одоо улаан хурганы ноостой хольж хийсэн одоо 70-30% одоо холиогоор хийсэн юм хавтгай эсгий байна. Энэгээр бол мөн эсгээд одоо бүтээгдэхүүн хийж болно. Мерсикор Монгол олон улсын байгууллага нь хөдөө орон нутгийн иргэдийн нийгэм эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангахын тулд бүхий л нөөцийг дайчлан дэмжлэг тусалцаа үзүүлэх зорилготойгоор ажиллаж байна.
Мерсикор Монгол олон улсын байгууллага нь 1999 оноос эхлэн Монгол улсын аслагдсан хөдөөгийн аймагуудад эдийн засгийн хөгжлийг дэмжих, иргэний нийгмийг бэхжүүлэх, байгалийн нөөцийг зохистой ашиглах чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж ирсэн юм. 2010-аас 2011 оны байдлаар 6 хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Мерсикор Монгол байгууллагыг хэрэгжүүлж буй хөтөлбөр Америк нэгдсэн улсын хөдөө аж ахуйн яамны санхүүжилттэй хөдөөгийн агр бизнесийг дэмжих хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй хөдөөгийн бизнес эрхлэгчид олгох зах зээлийн боломжууд төсөл, Английн Adventures байгууллагын санхүүжилттэй олон нийтийг хөгжүүлэх Монгол Ралли, жижиг дунд бизнесүүдийг дэмжих Монгол Дарби төсөл, Америк нэгдсэн улсын олон улсын байгууллагын агентлагийн санхүүжилттэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш боломж бүрдүүлэх нь төсөл, Wideman Associates Inc байгууллагын санхүүжилттэй сүү мах боловсруулах, жижиг дунд бизнесийг чадварыг дээшлүүлэх Примерээс төсөл, Дэлхийн банкны санхүүжилттэй мал аж ахуйн эрсдлийг өрчлөн мэдээлэх төсөл тус хэрэгжиж байна.